Зандан шийдвэр даргасан 3 хүн асуулт байна. За нэгдүгээр хүн болгоны хүссэн ярьж байгаа энэ засгийн газрын бүтц бүрэлдэхүүнийг маш сонхон байлгаж чиглэх асуулт байгаа тийм ээ. Тэгэд ер нь хэдүүлээ нэг нүгөө сайхан ярилцаад зандан шийдвэр даргаа энэ засгийн газрын бүтцийг 23 сайдынхаа нэг нэлээд багасгамаар байгаа юм. Одоо сайд болохгүй бол ингээл амьсгалтанд авчтаал амин тасарчих гээд байгаа хүмүүс манай шинэ 126-д байхгүй бахаа гэж би итгэж байгаа. Тэгээ салбар дамжаад явж байгаа сайдныгаа ч гэсэн энэ удаас өнжүүлээсэй гэж хүсэж байна. Тэгээ энэ хамтарч намууд хэрвээ танаа засгийн газарт орох юм бол тэр намын дарга гэж хүн олж шодар сайт хийгээд байна шүү дээ. Тэр хүнийг тийг бодлогын яам хариуцламаар байгаа юм. Тэр хүн зөрөөс дахин тийм шинэ одоо албан тушаал гаргахгүйгээр бодлого эдийн засгийн хөгжлийн яам ч юм уу одоо ямар нэгэн тийм бодлогын яамыг хариуцуулж тэр хүмүүсийг ажилуулмаар байгаа. Та энэ дөр ер нь нэг ямар бодолтой байна? Энийг бас сонсъё. Хоёрдугаарт нь таныг их хурлын дарга байхад би нэг Улаанбаатар хотын засаглалын шинжилгээг хийх төрлөгөө саналаа оруулж танилцуулж ирсэн тийм ээ. Тэр мань одоо хот усны хууль болж батлагдаад сая 6 сарын 1-ээс хэрэгжих гэжсэн чинь манай нөгөө засгийн газар маань бас бэлтгэлээсээ хангаж чадахгүй байсараа сая жилээр хойшлчлаа. Та одоо засгийн газрын тэргүүн болох юм бол энэ хуулийг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангах чиглэлээр нэлийн эрчтэй ажилламаар байна. Яг үүнд бүтэн жил манай засгийн газрын ажил хариуцсан хүмүүс юу ч хийхгүй байсаар байгаад энэ хуулийг хойшлуулсан. Зарим хүмүүс бүр энийг хэрэгжүүлэхийг хүсэхгүй байгаа юм. Тийм учраас та одоо засгийн газрын тэргүүн болох юм бол энэ хот усны хуулийн хэрэгжилтийг яаж богино хугацаанд хангах чиглэлээр манлайлж ажиллах бас нэг хэлжүүлэх сайн байна гэж. За 3 дугаарт нь энэ орон сууцны үнийн өсөлт одоо дийлдэх байлаа. Залуу гэр бүл маань байртай болъё гэдэг хүсэлт мөрөөдөл бүр замхар тийшээ хандж байна. 4-6 хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээл гаргаад байдаг. Эсвэргээр нэг барилгын компаниуд маань үнэ ерөөсө болгож өгөхгүй. Магадгүй үн өсөж байгаа бах. Нэг ийм кредит тавил яасан. Та мэдээж Монгол банкнд ажиллаж ирсэн хүн. Засгийн газраас тодорхой хэмжээний мэдрэг капиталын үнийг гаргаад үүнээс доош орон сууцуудыг л төрийн ипотекийн зээлэнд хамруулна гэхгүй бол одоо бүх зээл чинь нэг тансаг хэрэглэлээр явцсан. Нөгөө залуу гэр бүлийн авах гэж байгаа ипотекийн зээл маань өөр хүнд очиод өөр тийш яваад байна. Тэг хөлцөөгүй болж байгаа юм. Үн нэмэх тусмаа. Тэг маш их очир дугаар үүсэж байгаа. Тийм учраас Монгол банктай хэдүүлээ хамтарч ажиллаад 3 сая ч юм уу 4 сая ч юм уу энэс доош л орон сууцуудыг бид нар төрөөс дэмжинэ гэдэг ипотекийн зээлийн хөтөлбөрт тийм оруулал яасан бэ гэсэн надад одоо бас нэм санал байна. За энэ гуравдаа хариулж өгөөч гэж хүсэж байна. За алдар жавхлан гишүүн маш чухал асуудал өндлөө. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн нэг чухал бол энэ орон нутгийн удирдлагын тэр доторх тусганы эрх зүйн байдлын тухай асуудал. Монгол улс маань Улаанбаатар улс болж хувирах гээд хөдөө орон нутгийг маань эзгүрэх гээд ганцхан хоттой улс шиг болоод байсан учраас үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр аймгийн төвүүдийг бүгдийг орон нутгийн чанартай хот болгох, улсын чанартай хотуудыг бий болгох, төвлөрлийг сааруулах үндсэн санааг хийсэн. Тэгэхээр энэ хууль маань бол одоо тууштай хэрэгжүүлэхийн төлөө олон улсын Citizen гэдэг энэ агуулгатай хот төлөвлөлтийн энэ цаашин соёл хандлагыг төлөвшүүлэхэд нэлээд соён гээгээрлийн ажил нэлээд шийдэл хэрэгтэй юм билээ. Бид нүүдэлж ардман учраас хот байгуулалтын энэ туршлага дутмаг социализмын хот байгуулалт бол төлөвлөлтөөр байгуулагдсан учраас энэ доороос санаачлагаар хот байгуулгаж идэг юм туршлагагүй учраас дүүргүүд хот болж хувирахаас ихсүүлээд ийм соёлын чиг хандлагын өөрчлөлтийг тэгээд төвлөрийг сааруулж эрх мэдлийг хотдоо орон нутгатаа шилжүүлж иж энэ бодлого тодорхой шийдэгдэн. Үндсэн хуулийн 53-2-т нэг юм заалт байдаг юм. Ер нь сум дүүрэг нийслэл бол эдийн засгийн нийгмийн эдийн засгийн зохицуулбар бон гэсэн. Энийг бол corporate body буюу одоо корпорацийн шин чанартай эдийн засгийн нэгж гэсэн агуулгыг чимэдгоо бол бас арай буруу орчуулсан юм. Зохицуулбар гэдээ орчуулсан юм а гэж хэлж ирсэн. Тэгэхээр энэ өөрөө эдийн засгийн бие дааж авч чадвартай одоо сумын төв ч гэсэн суурин хот болж өгч өстой, аймгийн төв хот болж өгч өстой. Энэ өөрөө корпоративны шин чанартай, корпорацийн шин чанартай татвар орлогоор өөрөө бүрдүүлдэг хүн амынхаа 50 амьдрах нөхцөлийг хангадаг юм зохицох нэг реформ хийчих, хотын талаар нэг зохиц реформ хийчих юм шаардлага. Энэ одоо зохицоор хэрэгжүүлэхэд одоо манай алдар жавхлан гишүүн бол олон санаачлал гаргаж ирсэн. Энийг бол дэмжиж хамтарч ажиллах болцоотой. За орон сууцны санхүүжилтийн арга хэмжээний хувьд бол би орон сууцны банк байгуулах ийм хөтөлбөрийг боловсруулсан байна.
Орон сууцны банк гэдэг маань нийлүүлэлт талаасаа дэмждэг тэр бага үнэтэй цөөхөн квадрат метрт орон сууцыг үйлдвэрлэх талаас нь нийлүүлэлт талаасаа эрэл талаасаа тэр багш эмчнэр одоо найдвартай тогтвортой орлоготой тэр эрэлтийг хангадаг. Энэ бол Солонгосын их сайн жишээ завгар юм байлээ. Ингэхгүй бол манайхын чөлөө зарчмаараа явахаар одоо энэ тансаг гэдэг юм орон сууцнууд ер нь орон сууцны нийлүүлэлт үнийн өсөлт энэ бүх байдал бол энэ замраагүй яваа нь бол өөрөө л бас манай орлогын хэд ялгаатай байдлын олон зөрчлийн нэг их сурвалж тэр эрэлт нийлүүлэлт бол нэг бодлого болж хэрэгжих хэрэгтэй. Ипотекийн банк, ипотекийн зээл, за орон сууц барилгын корпорацийн санхүүжилт одоо барилгынхны асуудлыг ч гэсэн яриад байгаа барилгын ажилтай байх асуудлууд энэ бүхнийг нэгдсэн бодлого төлөвлөгөөр хэрэгжүүлэх болцоотой. Одоо энэ барилгын компаниуд ажлыг олчлоо сэлбэдэд гэдэг байгаа чинь санхүүжилтээр нэгдсэн журмаар шийдвэрлэх болцоотой. Ийм учраас энэ орон сууцны санхүүжилтийн корпорацийг орон сууцны жуултын банк болгож тэгээд тэр корпорацтаа уялдуулах замаар хөрөнгө их үүслийн батгаа гаргадаг. Өөрөө орон сууцч эргээд ирээдүйн хөрөнгө болдог, ассет болдог, энийг эргэлтэнд оруулдаг, бонд гаргадаг. Ингээ энэ замаараа бол гэр ороллогч орон сууцжуулах, хөдөө орон нутагт ч гэсэн орон сууцжуулах ийм том хөдөлгөөнийг орон сууцчуултын банкны зарчмаар хэрэгжүүлж болно гэсэн би одоо өөрөө банкир байсан үний хувьд ийм ихтгэл өмчлөл байгаа. Энийг хэрэгжүүлэхийг зорж байгаа юм аа. Миний эхнээс асуултад би ингэж асуугаад байгаа шүү дээ. Нөгөө хамтарч намууд одоо орж ирэх юм бол тэр намын дарга заавал шадар сайдын суудалд ингээд дэмий шахав албан суудал гаргаж өгч ярьснаас бодлогын яам хариуцуулаад манлаж ажиллах боломжийг нь гаргаж өгвөл яасан юм бэ гэж нэгдүгээр. Хоёрдугаар засгийн газрынхаа бүтцийг жоохон хомоод сая ариун зөö сайд дэд сайдын асуудал хөндөгдөх ёстой. Хэрэг бүт сумагдвал 20-30 сайдтай хэврээвэл дэд сайдын ерөөс хэрэг байхгүй. Тийм учраас энэ хамтрах засаг намууд дээр ямар одоо бодлогын арга хэмжээ авах юм бэ? Энэ дээр нэг санал хэлчихье. За ер нь яамдуудын тоог цөөлөл нэр усын солиод ирэхээр л бастаагаал баахан зардал гардаг. Тэрнээсээ илүүтэй зардал гаргадаг үндэсний хороод зөвлөл гэж 59 үндэсний хороо зөвлөл. За 3 одоо яамны статустай хороо байна. Энэ чиг үүргийн шинжилгээ ээж чин үүргийн давхардалтай ийм хороодыг цомгтгох нь маш том зардал илүү одоо үр ашиггүй байдлыг хэмнэх болцоо гэж ихний хэлж бодож байгаа. Энэ чиглэлээр судалгаа хийж бүтэц бүрэлдэхүүний тухай хуулийг өргөн барих та энэ талаар тодорхой танилцуулах болно.